тэгээд хэрвээ миний өгөх тэр файлыг та татаад авчих юм бол ямар ч студид ямар ч хурмын зураг, ямар ч фото хүний царайгч бай. Тэр экшн буюу одоо экшнээр болохоор бүгдийнгийн засах боломжтой. Нүд сормоос, уруулны өнгө, хазарны өнгө авахуулаад бүгдийнгийг нь яг одоо Солонгост болохоор тэр гэрэл зурагчдын ашиглаж байгаа экшнийг болохоор би үнэгүй өгөх болно. За гэхдээ 안녕하세요. 옥준 байна. За өнөөдрийн Photoshop-ийн хичээлээрээ Liquify гэдэг Photoshop-ийн алдартай нэг түүлийг та бүхэнд танилцуулъя. За энэ нь болохоор Photoshop 6.0 буюу 2000 онд болохоор анх Photoshop нэмэгдсэн юм байна. За яг ямар үүрэгтэй юм бэ гэхээр нүүр царай болон биеийн галбирыг өөрчлөх боломжтой. Өөрөөр хэлбэл биедээ мисасл хийж байгаа шиг за өөрийнхөө эрүүг болохоор давхар эрүүг алгаддаг ч юм уу, эсвэл V хэлбэртэй болгодог ч юм уу, нүдийгээ том болгодог ч юм уу. За нүүрний бүхэл бай биеийн бүх галбирыг засах боломжтой Photoshop дээр нэмэгдсэн түүл байгаа. За энэ түүл нь болохоор бас 2012 онд том шинжилэлт хийсэн. За тэр нь болохоор Face Liquify гэдэг хэсэг нэр нэмэгдсэн. Тэр нь болохоор хүний нүүрний гол хэсгүүд болох нүд, хамар, уруул автоматар илрүүлж хэлбэржүүлэх тийм шинээр пункт нэмэгдсэн байгаа. За өнөөдөр болохоор энэ түүлийн талаар та бүхэн зааж өгье. За удахгүй болохоор Солонгост одоо нөгөө манайхаар чи зураг даруулчаад зургийг нэг янзалж өгдөг шүү дээ. За Солонгост болохоор үнийг үнэхээр гайхалтай янзалж өгдөг. За тэрийг болохоор Photoshop дээр action гэж ганцхан төвчлөөр дарах юм бол янзалж болдгоор тэгээд бас маш үнэтэй одоо action ийм фотонууд байгаа. За тэрийг болохоор би үнэгүй өгөх бодолтой байгаа. За тэгээд тэрнээс өмнө за Liquify буюу энэ нүүр засахыг болохоор хэрхэн засдаг вэ? Энэ түүлийг хамтдаа суръя. За тэгээд хэрвээ миний өгөх тэр файлыг та татаад авчих юм бол ямар ч студид, ямар ч хурмын зураг, ямар ч фото хүний царайгч бай. Тэр action буюу одоо экшнээр болохоор бүгдийнгийн засах боломжтой. Нүд сормоос, уруулны өнгө, хазарны өнгө авахуулаад бүгдийнгийг нь болохоор яг Солонгосын одоо Солонгост болохоор тэр гэрэл зурагчдын ашиглаж байгаа тэр экшнийг болохоор би үнэгүй өгөх болно. За гэхдээ өнөөдрийн хичээлээр болоо Liquify ямар төлөвүүд байгаа, за хэрхэн ашигладаг талаар та бүхэнд би танилцуулъя. За тэгвэл өнөөдрийн хичээлдээ шууд орцгоё. Бүгдээрээ Photoshop руугаа болохоор өөрийнхөө засахыг хүсэж байгаа зураг авчирна. За та бүхэн болохоор янз бүрийн интернетээс зураг авчираад тэрнийг засахч болохгүй шүү. Бас жоохон үнэгүй бас засаж болохоор зургууд өөрсдийнхөө зураг гэх юм уу засвал илүү сайн байгаа. За эсвэл энэ Pixel гэдэг сайтаас ч юм уу portrait гэж бичээд за энэ янз бүрийн одоо үнэгүй copyright гэхгүй зургуудыг no copyright зургуудыг та бүхэн ашиглаад за засах боломжтой байгаа. За бүгдээрээ за Photoshop руу очиод өөрийнхөө зургийг авч ирснийхаа дараа за энэ түүл маань хаана байдаг вэ гэхээр бүгдээрээ энэ фильтр хэсэг рүү очих юм бол энэ ч нэ байгаа. Liquify гэх хэсэг байгаа. За бүгдээрээ болохоор shortcut нь болохоор хойно харагдаж байгааг харж байгаа байх. За бүгдээрээ keyboard-наас Ctrl Shift X-ийг дарна. Ctrl Shift X-ийг дарна. За хэрвээ ингэж засгаасаа өмнө яадаг вэ гэхээр энэ чинь үндсэн background зургийг болохоор Ctrl G гээд хуулчвал зүгээр. Дараа нь ямар нэг юм болох юм бол үндсэн зураг оруулж ирээд бөө юм болоод байхгүй шүү дээ. Тийм учраас энэ зургийг хуулсны дараа Ctrl Shift X-ийг дарлаа. За тэгэх юм бол манай өнөөдрийн сурах түүл рүү очиж байгаа. За маш олон ийм сеттингс харагдаж байна. За гэхдээ бүгдээрээ хичээл үзэж байгаа шүү дээ. Нэг зүйлийг сурахдаа бүр наривчлаа сурахгүй ер нь ерөөд нь сураад байгаа. За харин бүр наривчлаа сурахыг нь болохоор та өөрөө бүр ингээ гүнзгий ирээд оролдоод манжоо тий эвдрэхгүй шүү дээ. Зүгээр ингээ оролдоод энэ нь яадаг юм бол гээд оролдох юм бол Photoshop ч юм уу иймэрхүү юм ингээ оролдож иж илүү өөр юм болгож авдаг. Шууд сурсан онлигоо практик дээр ашиглахаас илүү багаар оролцоор байгаад өөр юм болгодог байгаа. Эхнийх нь болохоор эхний түүл нь болохоор за харагдаж байгаа дүүлийг харах юм бол дээр ингээ шорткатуудтай байгаа. WRE гэдэг дээр нэршлүүдтэй байгаа. За хамгийн ихний түүл нь ямар үүрэгтэй вэ гэхээр ингээ дарж агаад ингээ зөөдөг үүрэгтэй гэсэн үг. За энийг ямар үед хөвшин ашигладаг вэ гэхээр за ийм нүүрний царайгаа V олгох ч юм уу эсвэл за харъя ингээд эсвэл иймэрхүү байдлаар мөрийгөө жоохон ингээд жижиг болгож засдаг ч юм уу эсвэл жоохон том болгож засдаг ч юм уу иймэрхүү байдлаар ашигладаг түүл байгаа. За Ctrl Z гээд
ухарчээ. За тэгээд энэ засныгаа болохоор ингээд засаж байгаад хармаар явал энэ preview гэсэн хэсэг байгаа. Энэ preview дээр before after гэж харах боломжтой байгаа. За энэ нь бол энийг өгөхдөө маш багаар өгөх хэрэгтэй. Ихээр өгөх юм бол жоохон бие маань хэсэг гажиг болчихно. За ингээд за одоо preview-ийг дарж байгаа заавал хийх хэрэгтэй. За ингээд дарж байгаа. За хоёр дахь tool нь ямар үүрэгтэй вэ гэхээр за бидний сайн хамгийн ихний энэ tool-ийг ашиглаад болохоор буцаадаг tool гэсэн үг. Одоо энэ бол зурснаа delete-лнэ гэсэн үг юм уу? За ингээд баагаар ингээд дарах юм бол саяныхаагаа буцаадаг тийм tool байгаа. За гурав дахь нь ямар tool вэ гэхээр за одоо ингээд дарцсан байгаа шүү дээ. Гурав дахь нь болохоор smooth tool ахгүй одоо нэг жоохон Photoshop дээр яадаг. Тэрэн шиг ингээд маш ингээд зөөлхнөр гуравтаа сонгоод маш зөөлхнөр буцаж энгийн хэвэнд нь оролдог. Жоохон smooth бүрийн зөөлхнөр оролдог байгаа. За дөрөвдөг нь болохоор яг энэ зургийнхаа дагуу бүгдээрээ keyboard-оос томруулах юм бол зүүн дээшээ ийм болгодог байгаа. За энэ өөрийнхөө царайн дээр бүр тоглож өгч дээ. За энэ болохоор дотгошоо. Иймэрхүү байдлаар за дөрөвдөг нь болохоор ингээ гадагшаа. За одоо нүдний энэ хэсгийг одоо томруулмаар байгаа үед ч юм уу ингээд ингэдэг ч юм уу. За бүр амар болж байна тий. За ингээд ийм tool байгаа. За энэ tool болохоор бас их ашиглагддаг. Яадаг вэ гэхээр за бүгдээрээ болохоор press mask tool гэж бас F-ийг дараад за энэ хэсгийг болохоор ингээ улаанаар ингээ буддаг байгаа. За гэхдээ яг үнэндээ улаанаар будж байгаа нэгэд энэ нь болохоор яг улаан өнгөөр будж байгаа гэсэн үг биш. За энэ улаан өнгөөр будсны дараа энэ smooth ч юм ингээд move tool-ээрээ ингээд зөөх юм бол энэ улаан хэсэг нь болохоор зөөгддөггүй байгаа. Тэгээд амар хэрэгтэй гэсэн үг. За яг доор нь байгаа балдууртаа энэ tool нь болохоор энэ улааныгаагаа ингээд арилгадаг хэсэг байгаа. За энэ хүртэл бол одоо эдгэрийг болохоор цаашдаа дараагийн хичээлүүд болохоор хэрхэн яг одоо хүний одоо нүүрний төрх төр ч юм уу хэрхэн яг ашиглах талаар аргууд байдаг тэрийг насааж өгье. За энэ нь болохоор нэг 2012 онд шинээр апдейт хийсэн Paste tool аахгүй юу. За энэ дээр дарах юм болоод автоматар хүмүүсийн зүүм хийгээд харах юм бол за автоматар хүмүүсийн одоо нүүд тэгээл одоо нүүрний төрөх, уруул, хамар, энэ эрүүг эдгээр дээр болохоор ингээд автоматар ингээд цэг ингээд үүсэж байгаа харж байна. За энэ нь болохоор яадаг вэ гэхээр за би жоохон нүдэ том болгомоор байвал энэ гурван цэгнээс ингээд татаж болно. Альнээс нь ч татаж болно. Ингээд за хамраа жоохон жижигхэн болгоо арай том хамартай байна гэвэл за эрүү маань жоохон V хэлбэрийн болмоор байна гэх юм бол автоматар хараа ингээд би өөрөө ингэж оролдох шаардлагагүйгээр энэ өөрөө Photoshop маа автоматар хүний face-ийг таньж байгаа гэсэн үг. За би жоо ирүү их байна гэх юм бол ингээд за ингэж ашигладаг байгаа. Ингэж ашиглаж болдог байгаа. За гэхдээ энэ tool-ийг болохоор гарч байгаас өмнө болохоор эдгээр төлөвлөөр дамжуулаад саяны хийсэн эднэрийг болохоор бүрэн хийх боломжтой байгаа. За бүгдээ before after ингэж хүний царайг болохоор Liquify энэ төлөөр засах бүрэн боломжтой байгаа. Өнөөдрийн хичээл тавганд хэр байв? За энийг мэддэг хүний хувьд болохоор угаасаа л ийм төлөв байдаг да. За гэж бодож болох. Гэсэн мэдхгүй хүний хувьд болохоор энэ төлөвийг мэдэх юм бол анх мэдж байгаа хүний хувьд болохоор үнэхээр гоё байх болно. За тэгээ та өөрийнхөө зургийг юм уу эсвэл ойр зөднийхөө хүнийг ч юм уу эсвэл та ажил дээр энэ төлөвийг ашигламаар байгаа бол нэг удаа заавал нэг ашиглаад үзээрэй. Ямар тач маш ашиглаад сурчих юм бол маш олон зүйл дээр ашиглагдаж болохоор Photoshop-ийн бас хамгийн чухал нэг төлөвийн нэг байлаа. За өнөөдрийн хичээлдээ дуустал намд байсан маш их баярлалаа. Дараагийн хичээлээрээ уулзцаая. 안녕.